Ийм 8 зүйлслийн ерөнхий шалгалтанд бэлтэж байгаа сурагч зориулсан номны органик урлын төрөл бүлэг сэдвийн зарим бодлогыг тайлбарлая. За 1244-р даалгавар нь дараах урлын бүдүүгчдэх X1-ээс X3 нэгдлүүдийг зөв харгалзуулна гэж байна. За тэгэхээр энэ болохоор ерөнхийдөө арентай холбоотой, арены хийм шин чанартай холбоотой ийм даалгавар байна. За эхлээд бензолыг нитробензол гаргасан байна. Тэгэхээр азотын хүчил. За тэгээд катализатор нь бол өхрөө хүчил байж байгаа тийм ээ. Нитрожуулагч холц гээд нитрожуулах уруулаа. За энэ уруулаар нитробензол нэмэх нь ус үүснэ. За дараа нь энэ уруулыг нитробензол дээрээ нитробензолоос анилин гаргасан байна. За тэгэхээр ус төрөгчөөр үйлчлэнэ гэж үзэж болох юм. За ер нь бол энэ бол нитробензолоос анилин гаргаа авна гэхээр давсны хүчлэлтэх цайр байж болно. Эсвэл давсны хүчлэлтэх цагаан дугалга байдаг л да. Гэхдээ энд одоо байхгүй байгаа учраас ус төрөгчөөр үйлчлэнэ гэдэг ингээд авч үзэж болно. За тэгэх юм бол эндээс фениламин буюу одоо анилин гэж нэрлэдэг уламжлалт мэргэшилнэ. За ингээд анилин тэгээд нэмэх нь ус үүснэ. За 2 мол ус үүснээр бичих юм байна. 2 отоо учраас. За энэ дээрээ ямар нэгэн бодис нэмээд фенил аммоны хлорид гаргаа авсан. Аммоны боромид. Фенил аммоны боромид гаргаа авсан байна. За тэгэхээр энэ бол H боромыг нэмнэ. За тэгэхээр энэ азотын чөлөөт тос электрон болон ус төрөгчийн хооронд координацийн коэленттэй холбоо үүсээд NH3 болоод бором сүрэг гэдэг ингээд ионы холбоогоор давс үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр X1 нь бол нитрожуулагч холц буюу 5, X2 нь болохоор ус төрөгч. За тэгээд X3 нь болохоор H бором гэдэг 5 2 4 гэхээр 5 4 3 гэхээр зөв хариу E болж байгаа юм байна. За дараагийн даалгавар нь катализаторын оролцоотой бензоны хүчлийг гэж байна тий. За тэгэхээр яг энэ дээр би нэг энэ цагирга дээр байгаа бүлэг одоо дараагийн халдсан хаана явах вэ гэдгийг чиглүүлдэг. За тэгэхээр энэ хэдвэр төрлийн халагч юм бэ гэдгийг мэдхийн тулд за энэ одоор тэмдэглэсэн энэ цэгийн л одоо эсэлтгүй юмыг энэ цагиргатай холбогдсон элементийн эсэлтгүй юмыг олчдөг байхгүй. Тэгэхээр энэ С бол энэ нэгдлийн найрлахад химийн холбоо тасрах юм бол OH руу 1 электрон өгөөд давхар холбоотой O руу 2-ыг өгөөд гээд нийтдээ яах нь эсэлтгүй юм нь 3 эерэг болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд цагиргатай холбоос холбогдсон элементийн эсэлтгүй хэм нь эерэг байх юм бол энэ бол одоо 2 дугаар төрлийн чиглүүлэгч гэсэн үг. 2 дугаар төрлийн чиглүүлэгч. За тэгэхээр 2 дугаар төрлийн чиглүүлэгч гэдэг нь яах нь үндсэндээ мета байрлал чиглүүлнэ гэсэн үг. Мета байрлал. За тэгэхээр энэ дээр 2-1-ийн харьцаатай бором нэмсэн гэж байна тий. Бензоны хүчил боромтой тий. Нэмэх нь 2 мол бором нэмсэн гэж байгаа. Тэгэхээр энд 2 төрлийн мета байрлал байгаа. Мета байрлал гэдэг нь цагирга дээр байгаа халагч бүлгээс нэг алсгалсан ийм байрлалыг мета байрлал гэж байгаа. Тэгэхээр энэ байрлал дээр мета байрлал дээр бором халаад дахиад энэ мета байрлал дээр бором хална гэсэн үг. Ус төрөгчийн тэгээд цаана 2 мол H бором үүснээр ингэж бичих ёстой. За нэрлэхдээ бол мета 2 бором нь мета байрлал дээр байгаа байхгүй. Тэгэхээр мета D боромоо бензоны хүчил гэж нэрлэж болно. Тий. Мэдээж эн чинь ус төрөгчийг халж байгаа учраас халдцах урвал буюу электрофил халах урвал SE урвал. Тэгэхээр халдцах урвал гээд мета D боромоо бензоны хүчил гэдэг ингэж нэрлэсэн. Энийг бензоны хүчил гэж үзээд. За яг олон улсын нэршлэр нэрлэх юм бол эндээсээ 1 2 3 4 5 6 гэж дугаарлах хэрэгтэй. Тэгэхээр
3,5D бромо бензоны хүчил гэж болно. За орто мета гэдэг халахж байгаа байрлалаар нэрлэх юм бол мета D бромо бензоны хүчил гэж нэрлэнэ. За дараа нь анилин 1 гэж байна тийм ээ. За одоо анилин дээр дахиад би халагчийн байрлалыг хэрхэн мэдэх вэ гэдгийг харуулъя. За тэгэхээр анилин гэдэг чинь ингээд 2 азоттой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нэгдлийн найрлагт химийн холбоо тасрахаар цагиргатай холбогдсон элемент буюу азот нь 2 ус төрөгчөөс нэгийг тэгээд нүүрс төрөгчөөс нэгийг гээд нийтдээ яах нь 3-ыг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цагиргатай холбогдсон элементийн эсэлтгүйм нь сөрөг байгаа учраас энэ яах нь сөрөг байгаа учраас энэ амийн бүлэг бол 1-р төрлийн чиглүүлэгч гэсэн. Тэгэхээр цагиргатай холбогдсон элементийнхаа тэр цагирга дээр байгаа халагч бүлгийн цагиргатай холбогдсон элементийн эсэлтгүй юмыг олж чадах юм бол тэр нь хэрвээ эерэг байх юм бол 1-р төрлийн чиглүүлэгч, сөрөг байх юм бол эерэг байх юм бол 2-р төрлийн чиглүүлэгч, сөрөг байх юм бол 1-р төрлийн чиглүүлэгч гэд мэдчих боломжтой. За тэгээд энэ бол орто болон пара байралд халцааг чиглүүлнэ гэсэн. За тэгэхээр орто байрал гэдэг бол яг халагчийн дараагийн байрлал, пара байрал гэдэг бол яг халагчийн эсрэг талын байрлал гэсэн үг. За тэгээд энэ дээр нөгөө 3-1-ийн харьцаатай гэхээр байж болох бүх 3 байралд нь халцаа явна л гэдгийг хэлж байгаа. За ингээд энэ дээр аниттай юм байна тийм ээ. Тэгэхээр пара байрлалд халцаа явна. Тэгээд дахиад яах нь 2 орто байрал дээр явна. 3-1 харьцаатай гэсэн учраас 3 байрал дээр нүүж байгаа хгүй. Ингээд цаана 3 мойл аш бром өсч. За энэ бас адилхан. EC халцхор бол за нэрлэхдээ пара биш орто пара тэри бромо анилин эсвэл орто пара тэри бромо фенил амин гэж бас нэрлэнэ. Тэгэхээр энэ дээр анилинээр нэрлсэн учраас за энэ дээр харин за энэ дээр болохоор нөгөө юугаараа нэрлэлсэн юм бэ? Дугаараараа нэрлэж ш тий. За амин бүлгээс 1 гэд үзнэ. Эндээс 1 2 3 4 5 6. Тэгэхээр 2 4 6 тэри бромо тэгээд анилин гэд халцхор бол гэхээр дийн зөв гэсэн. За дараагийн даалгавар нь энэ гидролиз байна. За гидролизыг хүчлийн гидролиз. За энэ дээр ерөнхийдөө сайн тайлбарлалчээ 1269 дээр. За энэ нөгөө өмнөх даалгавартай маш төстэй байхгүй. Энэ болохоор зөвхөн хүчлийн гидролиз. Дараагийн даалгавар дээр нь хүчил суурийн хоёулангийнх нь гидролизийн тухай ярьж байгаа. За тэгэхээр ер нь бол нийлмэл эфир бол за нийлмэл эфир ингээд 2 өөр бичнэ. За нийлмэл эфир гэдэг бол ийм нэгдлийг нийлмэл эфир гэж байгаа. За хүчлийн гидролиз, суурийн гидролиз хамаагүй энэ CO гэсэн дан холбоо тасарч гидролизд орно. За тэгээд жишээлбэл те натрийн ооши усан усмал гэхээр одоо шүлтийн гидролиз болчихж байгаа. За H2SO4 ч юм уу эсвэл H холоорын одоо усан усмал болцохороо хүчлэг орчинд гидролизд орж байгаа гэсэн үг. За тэгэхээр хүчлэг орчинд гидролизд орохоор карбон хүчил үүснэ. За харин суйрлаг орчинд болохоор карбон хүчлийн давс үүсдэг. Энэгээрээ л ялгаатай. Өөр бол ялгаа байхгүй. За тэгээд нэмэх нь хоёлонгоос нь спирт л үүснэ. Спирт карбон хүчил хоёрын дундаас ус салаад нийлмэл эфир үүсэж байгаа. Буцаад гидролизд орохдоо спирт болон карбон хүчлэл үүсгэнэ. Гэхдээ шүлтлэг катализатортай гидролизд орохоор карбон хүчлийн давс үүснэ. Тэгээд хүчлэг орчинд гидролизд орохоор карбон хүчил үүсгэнэ. Энэгээрээ л ялгаатай. Өөр ялгаа байхгүй. За тэгэхээр биднэрт өгөгдсөн байгаа нэгдэл нь
CH3, CH2, C. За ингээд O, CH2, CH3. Ийм. Тэгэхээр гидролиз болохоор энэгээрээ сална гэсэн үг байхгүй. За тэгээд натрийн ошоо уусмал гэхээр шүлтийн гидролиз гэсэн үг. Тэгэхээр карбон хүчлийн давс гэхээр CH3, CH2, CO натрий карбон хүчлийн давс нэмэх нь CH3, CH2, OH гэдэг спирттэй үүсгэн. За хүчлэг орчин дах гидролиз буюу H холоорын усан усмлын гидролизоор CH3, CH2, CO, OH гэдэг карбон хүчил. За спирт бол ямар нэг өөрчлөлт байхгүй байх нь шүү дээ. Ямар орчинд гидролизд орсоос хамаарахгүйгээр спирт бол үүсдгээрээ л үүснэ. За ингээд зөв хариугаа сонгохоор хүчлийн гидролизээр карбон хүчил спирт хоёр хоёулаа үүсэх ёстой. За ингээд энэ гурав байж болж байна. Шүлтийн гидролизээр карбон хүчлийн давс тэгэд спирт үүсэх ёстой гэхээр зөв хариу А болж байгаа гэсэн. Тэр энэ бол ямар ч эфир байсан энэ CO гэсэн холбоол тасарна. Нэгээрээ л гидролизд орно. Тэгэл суйрлаг байх шүлтлэг орчинд байх юм бол карбон хүчлийн давс спирт үүснэ. Хүчлэг орчинд байх юм бол карбон хүчил спирт үүснэ. Тэгэхээр энэ өмнөх даалгавар бол маш амархан болчихж байгаа гэсэн. Энэгээрээ гидролизд орол гэж. За дараагийн даалгавар нь 5 хувилаар өгсөн байна. Тэгээд 3 асуулт байгаа нь. Зеленский бензол гаргаа авахдаа улаасан нүүрс дээгүүр нэвтрүүлэн ашигласан байц гэж байна. Тэгэхээр энэ бол ацетилений тэрим ирж хуруулын тухай ярьж байна. Зеленский бол нүүрс за тэгэд өндөр температурт гэсэн үг л дээ. Өндөр температурт халаасан нүүрсэн дээгүүр ацетиленийг нэвтрүүлээд C6H6 гэдэг бензолыг гаргаж авсан. Тэгэхээр 1282 бол А хариулт гэсэн үг. За 1 борон бутаны калин гэж хүсэдэг спирт уусмалтай гэж байна. За энэ бас өчтөр нэлээ ярьсан тийм ээ. CH2, CH2. За энэ дээр ч нэг яриад байх юм дөө. CH2 борон байна. За тэгээд калиум OH-ийн за тэгээд этанол гэсэн үг л дээ. Этанолд уусгасан спирт уусмал гэсэн үг. За тэгэхээр энд болохоор гидрогалогийн чих хуруулын явагдаад CH3, CH2, CH2 нэмэх нь калиум бромид тэгээд ус үүсэж байгаа. За өөрөөр хэлбэл энэ бором салсан гэсэн үг. Энэ зэрэглэх цэгээс нь ус төрх салсан гэсэн үг. Тэгээд H бором нь калиум очтой оруулалт ороод калиум бромид үүсэж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд энэ донд давхар холбоо үүснэ. Тэгэхээр бүт нэгийн үүсэж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ нь одоо С-ийн зөв хариу. За дараа нь ингэж 1 мол спиртийг. За хансын спирт гэд үзэх юм бол CnH2n дээр нэмэх нь 1 OH гэсэн үг. За тэгээд энийг O2-оор шатааж байгаа юм байна. Тэгэхээр CO2 нэмэх нь ус үүснэ. За CO2-ийн өмнө N тавигдах байхгүй. За тэгээд энд 1 мол орж яхад 1 мол спирт шатахад хэвийн нөхцөл 44.8 литр гэдэг бол энэ яах нь 2 мол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд 2 мол CO2 үүсэж байгаа. Тэгэхээр энэ 2 гэсэн үг байхгүй. Тэгжээж 1 молоос 2 мол өвсөн шүү дээ. Энэ 2 байж. Тэгэхээр анх байсан спирт болохоор CO2 H5OH байжээ. Этанол байсан гэсэн үг. Ингээд энэ нь D хариултаа гэсэн үг. За дараа нь 23 г масстай этилийн спиртийн уурыг улаатгсан зис 2-ын оксид тоолоо дундуур нэвтрүүлж 27 г масстай цууны хүчил гаргаа авсан гэж. За тэгэхээр CO2H5OH-ыг зисийн оксидоор эсэлтүүлжээ. За ингээд эндээс цууны хүчил үүссэн байна. За тэгэд гарцыг нь олох юм байна. Тэгэхээр 23 г гэдэг бол C2H5OH-ийн мойлын масс нь 46 г-ыг үржих нь мойлын сөрөг 1. Тэгэхээр 23 г гэдэг бол тал нь буюу 0.5 мойл гэсэн үг. За тэгэхээр цууны хүчил бас хэдэн мойл үүсэх нь 0.5 мойл үүсэх ёстой. Үүсэх ёстой хэмжээ шүү.
Спирт 0.5 мол орж яхад цууны хүчил 0.5 мол үүсэх ёстой. За тэгвэл үүсэх ёстой цууны хүчлийн массыг олъё. Тэгэхээр цууны хүчлийн молийн масс чинь 60 г байдаг. 0.5 молыг үржих нь 1 мол нь 60 г. За гэхээр 30 г үүсэх ёстой байхгүй? Үүсэх ёстой. Гэтэл урвалаар хэд үүссэн бэ гэхээр 27 г масстай цууны хүчил үүссэн шүү л гэж байгаа байхгүй? Тэгэхээр 30 г цууны хүчил үүссэн бол бид нар үүсэх ёстой цууны хүчил бүгдээрээ буюу гарах ёстой цууны хүчил нь 100% гаржээ гэж үзэх байхгүй? Гэтэл 27 г гарсан гэдэг нь тэгвэл гарах ёстой цууны хүчлийн хэдэн хувь нь гарсан бэ гэхээр 90% нь гарсан. За ингээд зөв хариуна. За дараа нь 1307 зурагт ховнцорт холбоо метрол болох полимерын гинжин хэлхийг дүрссэн бол түүний мономерыг олно. За мономер олж байгаа тохиолдолд нөгөө бүтцийн нэгжэл маш зөв болох хэрэгтэй. Бүтцийн нэгж гэдэг нь тухайн полимерын одоо бүтцэд олон дахин давтагдж байгаа хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр бид нар ингээ харах юм бол ийм одоо бүтцийн хэсгэл яах нь энд 2 удаа давтагдсан байна. Тэгэхээр энэ нь бол яах нь бүтцийн нэгж. Бүтцийн нэгж гэсэн үг. Тэгэхээр бүтцийн нэгж гэдэг нь ийм бүтцийн нэгж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр буцаагаад энэ холбоог нь ингээд гол руу н оруулах юм бол мономер нь болчихно гэсэн үг. Энэ тийм шүү дээ. Ингээд тэгээд CH2 гээд эндээ яах нь давхар холбоотой болчихно. Ингээл болоо. Тэгэхээр зөв хариулт нь B юм байна. За дараа нь энэ яг хуучин бас энэ амин хүчлүүд пептид бас нэлийн терипептид энэ нэлийн ирээд байдаг байсан. За биднэрт нэг ийм терипептид өгсөн байна. Альфа амин хүчлүүд CH2OH тэгээд CO NH тэгээд CH3 NH тэгээд CH2 сон гэдэг. За тэгэхээр энд хэдэн пептидийн холбоо байгаа юм бэ гэхээр за ингээд нэг пептидийн холбоо ингээд 2 пептидийн холбоо. Тэгэхээр үндсэндээ энэ дотор 2 пептидийн холбоотой байна гэдэг нь за ингээд нэг амин хүчил ингээд нэг амин хүчил ингээд нэг амин хүчил гэдэг 3 амин хүчил байгаа байхгүй. Тэгэхээр эхний амин хүчил нь ямар амин хүчил вэ гэхээр зүгээр бид нар энэ пептидийн холбоогоо таслаад тэгэл амин болон карбоксил бүлэгтэй болоод бичиж байна. За ингээд тэгээд энийг аюултай болгох нь сон бүлэгтэй болгож бичиж. За дараагийнхаа яах нь энэ хашаагац тэрийг амин болгож бичнэ. Тэгээд тухайдаа энэ хоёрын дундаас ус садаад пептидийн холбоо үүсчээ дээ. За ингээд. За дараагийнхаа бас амин бүлэгтэй болгож чинь ингээд CH2 сон. За ингээд 3 амин уучлаа. Тэгэхээр энэ бол глицин байна. За бүр глицин гэчгүй те. Энэ бүтцээсээ харчих штэ. За CH3-тай болохоор энэ алааны юм байна. За тэгээд бодвол энэ серийн юм байна тийм үү? Амин бүлэгтэй CH2 аа штэ. За тэгэхээр дараалал нь серийн алаанын глицин гэсэн юм дараалалтай юм. Серийн алаанын глицин гэсэн гэдэг ингээд зөв хариуд B гэсэн үг. За яг энэтэй төстэй даалгаврууд бас орж ирж байгаа. Дараагийн даалгавар дээр. Тэгэхээр пептидийн холбоогоо л харна шүү дээ тийм ээ. За ингээд нэг амин хүчил юм байна. Ингээд бас нэг амин хүчил юм байна. За ингээд нэг амин хүчил юм байна. Ингээд нэг амин хүчил юм байна. Тэгээд ингээд дахиад яах нь нэг амин хүчил. Ингээд нийт 5 амин хүчил байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн ихнийх нь болохоор энэ 3C-тэй гэдэг чинь бид нарт өгсөн өснөлтөн дотроос 3C-тэй гэхээр
Энэ байгаа байхгүй. За тэгэхээр аланан байсан байна. За тэгээд дараагийнх нь болохоор 1 2 3 4 5 цэтэй. Тэгээд үндсэн хэлхэндээ 4 цэтэй. Ингээд 1 2 3 4 гэдэг үндсэн хэлхэндээ 4 цэтэй 3 дугаар цэдрээс салбарсан юм нэглээ. Тэгэхээр тэр нь бол энэ валин байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр за валин байна. За тэгээд дараагийнх нь болохоор глицин байна. Энэ 2 цэтэй баста үндсэн хэлхэндээ. Тэгэхээр үндсэн хэлхэндээ 2 цэтэй гэж шинэ байхгүй. За тэгээд дараагийнх нь OH тэгэхээр түрүүний бидний үзсэн серин байна. За тэгээд хамгийн сүүлжийнх нь дахиад яах нь валин байна. За ингээд үзэхээр юу юм бэ? Син зөв хариу болж байна. Тэгээ аланан, валин, глицин, серин тэгээд дахиад валин гэдэг. За ингээд задгаа даалгаврууд орж ирж байна. Сурагч тэмбэлд доорх схемийг, органик схемийг судалжээ гэж. За ингээд нэг дугаартаа урвалыг явуулах шаардлагатай урвалж нөхцөлийн дугаарыг харгалзан A, B, C, D, E, F өснөх тохируулан сонгоно гэж. За тэгэхээр бид нарт энэ дээр үндсэндээ одоо за арены хийм шинжиж явж л байна. Алканы хийм шинжиж явж л байна, тий? Галагын алканы хийм шинжиж явж л байна гэсэн. Байна уу? Тарчаа минь байна. Ха? Хан өрөөндөө юмаа бичиж байна. Тийм. Ирсэн. Одоо ороод 30 минут төлөж ивэл би дууслаа. Тэгвэл харж байгаа юм уу? Чимээгүй орж ирээрэй заа. За тэгэд спешти хийм шинж явж гин гэдэг ингээд маш олон одоо хийм шинжийг харуулсан байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ дээр би ингээд одоо урвлуудыг бичье. За урвал нэг болохоор цагирга дээр CH2 тэгээд CH3 та байжгаад эндээс за цагиргын одоо CH3 нь холоороор халагдсан байгаа байхгүй юу? CH2 холоор болсон бааз энэ зүгээр л халах урвал явсан. Тийм учраас энэ бол холоор 2 тэгээд гэрлийн нөлөөнд урвал явсан гэсэн үг байхгүй. Тэгээд энэ CH3-ын ус төрөгч нь хаалгацсан. Энэ зүгээр л S-ээр урвал гэсэн. За тэгэхээр урвалч нэг бол холоор 2 гэрэлтэй гэхээр 3 гэсэн үг үстэй. За эндээс бол А нь хэд болж байна? 3 болж байгаа гэсэн. За урвал 2 нь болохоор эндээс юу? За энэ дээр нэмхэн цаана нааш болоор үүсэх ёстой л доо. За урвал 2 нь болохоор зүгээр галагын алканы хийм шинж. Бид нэрээ одоо өмнө нь зөндөө бичээд байгаа. Энэ галагын алканаас нөгөө алкин үүсгэж байгаа. За ингийн тулд энэ дээр юу нэмдэг вэ? Калий оши спирт уусмал. За ингээд этанол дуусгасан уусмал. Гэхээр гэдээ гидро галагын чухал явагдаад за эндээс ус төрөгч захын цэгээс нь холоор нь салаад энэ дундтахаар холбоо үсээд тэгээд цаана калий холорид нэмэх нь ус үүсэж байгаа юм орол явж байгаа байхгүй. Тэгэхээр B нь бол урвалж 2 нь болохоор калий натрий оши этанолт уусмал гэхээр 8 болж байгаа гэсэн үг тийм. За иймэрхүү байдлаар л одоо бичээд байна да. За дараагийнх нь урвал 3 нь болохоор нөгөө зүгээр функционал бүлгийг халах урвал явж байна тий. Галагын алканаас спирт үүсгэж байгааз тэгэхээр энэ дээр зүгээр л натрий оши усан уусмал байхгүй. Тэгэхээр зүгээр халцах урвал явчихна. Натрий оши спирт уусмал болчоор ялгаруулах урвал явчихж байгаа байхгүй. Усан уусмал болохоор зүгээр функционалыг халах урвал явж. За урвал 4 нь болохоор спиртээс алкин үүсгэж байна. Тэгэхээр дегидратаст оруулна гэсэн үг. За тэгэхээр концентрацтай төхрөвчлөлтийн орчинд халаахаар яах нь усгүйч урвал яваад нэг цэгээс нь
Устравч нөгөө цэгээс нь О ашиглаад алкин үүсэж байгаа гэсэн үг. За урал 5 нь урал 5 нь. За урал 5-ыг би бичиж харуулъя. Энэ бол Придл Графцын урал гэж нэрлэгдэх. За алкилч урал тий. Зүгээр бензол дээр бензол дээр CH3 CH2 холоор гэсэн ийм уралжийг за феррум холоор 3 ч юм уу алюминиум холоор 3-ын орчинд нэмээд тэгээд цагаар дээр CH2 CH3 гэсэн бүлэг очицоогоо цаана H холоор өсөж байгаа байхгүй. За тэгэхээр эндээс 5 буюу хий нь болохоор феррум холоор биш 9 байна тий. 9. За урвалж 7 гэж байхгүй. Ингээд урвалж нь бол EF гэж байна шүү дээ. За EF нь урвалж 6 юм байна. За энэ бол зүгээр карбончлээс спирт үүсгэнэ гэхээр кали 2 хром 2 O7. За тэгээд хүчлэг орчинд тий. Ингээд эсэлтүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Спирт эсэлтүүлэл карбон хүчлэг үүсгэж. За дараа нь схемт G бодисын дугаарыг олгож байна. За G бодис бол зүгээр юу байна вэ? Спирт карбон хүчил хоёрыг л харилцаа үйлчлүүлж шүү дээ. Зүгээр тэгээд дундаас нь ус ялгарна тий. Ус ялгараад нийлмэл эфир ирсэн. Сая өмнөх слайдн дээр яригдчихсэн орол байна. За хураага биччих юм бол C6 H5 CH2 сон. За тэгээд HO CH2 CH2 C6 H5 гэд энэ дундаас ингээд ус ялгарна. Тэгэхээр C6 H5 CH2 CO CH2 CH2 C6 H5 гэсэн ийм бүтээгдэхүүн нэмэх нь ус үүснэ. Тэгэхээр энийг л бид нэр сонгоод гэсэн үг байхгүй. За тэгэхээр 5 юм байна. G 5 болж байна. За схемдх нийт 8 урвалаас дундаас ялгаруулах урвалыг олоорой гэж. За 2 бол ялгаруулах урвал. За энэ бол дегидро галогенч урвал. За 4 бас дегидратац гидротац. За өөр ялгаруулах урвал байгаа юм. Өөр ялгаруулах урвал байхгүй. За ус ялгаруулах урвал гэж үзэх юм. Энэ уг нь 8 бол эфирч урвал байхгүй. Энийг бол ялгаруулах урвал гэж үзэхгүй бах уу. Эфирч урвал. Тэгэхээр эхлээд эн чинь очиж карбонил бүлэгт нь энэ 8 бол эфирч урвал буюу энэ уг нь ингэдэг нуклеофил нэгдэх тэгээд ялгаруулах урвал гэдэг байхгүй. Тэгэхээр яг энийг шууд ялгаруулах урвал гэж үзэхгүй учраас энийг одоо оролцуулахгүйгээр зүгээр дегидрогалогенч буюу галоген тус төрөгч ялгаруулах дегидратац буюу ус ялгаруулах урвалынхаа тоог үзэх юм бол H нь 2 болж байна гэсэн. 326 шинжиж үйл мэдэх шингэний шинж чанарыг тодорхойлох зорилгоор 3 хэсэг тувааж өөр нөхцөлд хадгалаад хэсэг хугацааны дараа шинжилж үзэхэд А нь CN 2N дээр нэмэх нь 2O, B нь болохоор CN H2NO, C нь болохоор CN H2N O2 гэхээр за CN H2N нэмэх нь 2O гэсэн томьёотой юу байх юм гэхээр спирт байж болно. Эсвэл энгийн эфир байж болно гэсэн. Ийм хоёр сонголт байгаа. За дараагийнх нь CNH2NO гэсэн томьёотой гэхээр кетон эсвэл альдегид байж болно. За тэгээд дараагийнх нь CNH2NO2 гэхээр карбон хүчил эсвэл нийлмэл эфир байх боломжтой. За тэгэхээр бид нар А нэгдлэхээр
спирт эсвэл юу байх боломжтой? Нийлмэл спирт байх боломжтой. Тэгэхээр энэ дээр А нь болохоор нэг суурьт хансан спирт. 5 дээр дахиад нэг суурьт хансан спирт гэсэн юм. Тийм байна тий. За шилтэн дээр жоохон асуудал гарчтэй. За ямар ч байсан А бол юу? Нэг суурьт хансан спирт байна гэсэн үг. Энэ дээр эфир гэж байхгүй шүү дээ тий. Хансан спирт. За Б нь болохоор юу? Дөрв буюу альдгид юм байна. За С нь болохоор нийлмэл эфир гэж байхгүй учраас нэг суурьт хансан карбон хүчил гэсэн. Тэгэхээр С нь болохоор 3. За ингээд эхнийхээ хийж байгаа. За цааш шинжиж үзэхэд А нэгдэл 24 г, Б нэгдэл 5.8 г, С нэгдэл 7.4 г байсан бөгөөд Б нэгдлийн томьёог тодорхойлох зорилгоор мөнгөний оксидын амикийн уусамлаар үйлчлэхэд 21.6 г мөнгө ялгарсан байна. Тэгэхээр Б нэгдлийг бид нэр альдгид гэсэн байгаа шүү дээ. За тэгэхээр альдгид нь CnH2n он мөнгөний оксидын амикийн уусмал. За ер нь мөнгөний гидроксидын амикийн уусмал гэж ярьдаг л та. За энэтэй оруулаад ороод карбон хүчил болно. За тэгээд нэмэх нь 4 мол 2 мол мөнгө. Тэгээд 4 мол NH3 тэгээд ус үүснэ. За ийм оруулж явж байгаа. Тэгэхээр 21.8 г мөнгө гэдэг бол 1 мол мөнгө чинь 108 шүү дээ тийм ээ. Тэгэхээр 0.2 мол мөнгө ялгарч байгаа гэсэн үг. 0.2 мол мөнгө ялгарсан. Тэгэхээр альдгид нь 0.1 мол байжээ тийм ээ. 2-1 харьцаатай учраас за ингээд эндээс альдгидийн молийн массыг олох юм бол молийн масс гэдэг бол массыг хуваах нь моль гэд очиж болно. За эсвэл шилжүүлэгч фактороор юм уу пропорцоор олж болно л да. Молийн масс гэдэг чинь үнэндээ 1 моль нь хэдэн бэ л гэдгийг олгож байгаа шүү дээ. Тэгэхээр Б нэгдэл нь 5.8 г байсан. Тэгэхээр 5.8 г-ыг хуваах нь 0.1 моль гэхээр энэ бол 58 г барж байгаа гэсэн үг. Тэгэхээр 58-тай альдгид гэхээр чинь CnH2nO гэд 14n дээр нэмэх нь хэд болчих нь 16 бол гэсэн үг шүү дээ. Cn гэдэг нь 12n, H2n гэдэг нь болохоор 2n. Ингээд нийтдээ 14n болж байгаа. За ингээд 58 гэхээр 14n тэнцүү 42, n тэнцүү 3. Тэ. За ингэхээр C3H6O гэсэн альдгид C3H7OH гэсэн спирт C3H6O2 гэсэн карбон хүчил гэсэн. За тэгээд энэ нь болохоор А биш альдгид нь Б шүү дээ тийм ээ. Альдгид нь болохоор Б, спирт нь болохоор А, тэгээ карбон хүчил нь болохоор С гэсэн үг. За ингээ олчих жоо. Ингээд Б нэгдлийн ерөнхий томьёог тодорхойл гэж байгааз. D нь болохоор 3, E нь болохоор 6, C3H6 агуулж. За А нэгдэл химийн хувиралд ороогүй бөгөөд А, Б, С нэгдлийн нүүрс төрөгчийн атомтой ажиллуулгыг тогтоожээ. С нэгдлийн нэрийн тохирох дугаарыг сонгоно. С чинь 3C-тэй карбон хүчлэхээр профоны хүчил гэсэн үг. За анх авсан үл мэддэг шингэний массыг олно гэж байна. За энэ дээр баг зэргийн тооцоо хийгднэ. За анх болохоор юу байсан гэхээр C3H7OH байсан. За тэгээд
энийг 3 савнд хуваасан шүү дээ, тийм ээ. 3 савнд хуваагаад за эхний сав нь одоо ингээд урал явагдаагүй гэсэн үг. Хоёр дахь сав нь болохоор урал эсэлтээд C3H6O болсон. Гурав дахь сав нь болохоор эсэлтээд C3H6O2 карбочлолтой эсэлсэн байхгүй. За тэгээд энэ нь болохоор хэд байсан гэхээр 24 г байсан гэж байгаа. За энэ болохоор за молоор нэвчнэ. 0.1 мол буюу 5.8 г. За энэ 74 гэхээр бас 0.1 мол юм шиг байна л да. 0.1 мол 58 дээр тий. Тэгэхээр энэ спирт 0.1 мол гэсэн үг. Энэ спирт бас 0.1 мол гэсэн үг. За тэгэхээр энэ 0.1 гэдэг чинь C3 гэхээр 36, нэмэх нь 7, нэмэх нь 17 гэхээр 60 юм байна л да. Тэгэхээр энэ 6 г авсан гэсэн үг анх. За энэ бас анх 6 г-ыг л авсан гэсэн үг байхгүй. За ингээд бодохоор бүр анх авсан үйл мэддэг шингэний масс гэхээр 24 г нь эсэлтээгүй, 6 г нь альдгид руу шилжсэн, 6 г нь карбон хүчил рүү шилжсэн гэхээр 36 байхгүй. Анх 36 г спирт аваад 24 6-6-гаар нь хуваагаад 3 хэсэгт хуваагаад савнд тэгээд эхний хэсэг нь эсэлтээгүй, хоёр дахь 6 г нь болохоор эсэлтээд альдгид болоод 3 дахь 6 г нь эсэлтээд карбон хүчил авсан гэсэн. За дараагийн даалгавар нь геометри изомер болох цис бүтцтэй гэж байна. За цис бүтцтэй гэхээр энэ 1 гэсэн үг. За их ингэж харуулж болох юм л да. CH3 гэд ингэх юм байна. Цис бүтцтэйг нь би хураангуй томьёогоор илэрхийлэх юм бол ингээд энэ ус төрөгч нэг талдаа гарцсан гэсэн үг. Тэгэхээр энэ ингээд цис болчихж байгаа байхгүй. Эргчийн бол транс болчихно. За эргэн гэдэг нь одоо ингээд эргүүлчих болно. Тэгээд CH3-аад дээш нь гараад H-аад доош нь гараад бусдын хэвээр нь төвчж. Тэгэхээр ингээд болчихж байгаа. За энийг холбоосон томьёогоор илэрхийлэн гэвэл ингээд болчих юм даа тий. За ингл транс гэж харагдах нь шүү. За гэрлийн идэвхтэй S бүтцтэй нэгдлийн дугаар. За S гэдэг чинь цагийн зүүнний эсрэг байрлсан байх ёстой. Энэ цагийн зүүн. За дөрөвтг нь S бүтцтэй юм байна. За S бүтцтэй гэдэг яаж мэдж байгаа юм бэ гэдгийг харуулъя. C2H5C. За тэгээд хавтгаан цаана H байгаад хавтгаан наан CH3 байгаад за тэгээд энэ дээр нь болохоор сон бүлэг байгаа байхгүй. За тэгэхээр ус төрөгчийн дэс дугаар 1, C-гийнх 6, энэ C-гийнх бас 6. За тэр C2H5-ыг задлчихэд C2H5-ыг ингэ задлчээ. CH2 тэгээд CH3 гэж задлчээ. За тэгэхээр ингээд нөгөө 3 нь болохоор яах нь 6 болчихж байгаа. Тэгэхээр энэ хамгийн залуу гэсэн үг. Хамгийн залуу. Тэгэхээр ажиглагч хамгийн бага дугаартай атомыг буюу хамгийн залуу бүлгийн хавтгаан цаана гаргаад бусдыг нь дэс дугаарын буурах дараалалаар байрлуулахад цагийн зүүнний дагуу байрлаж ивэл цагийн зүүнний эсрэг байрлаж ивэл S гэсэн. Гэхдээ энд нэг асуудал байна. Нөгөө үлдсэн 3 нь болохоор гуруулаа дэс дугаар нь яах нь 6 6-тай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ижлэхэн болчих юм бол цаашаа хинэн их дэс дугаартай атомтой олгоцсон бэ гэдгийг нь хардаг байхгүй. Тэгэхээр энэ карбон хүчил болохоор цаашаа тэр 6 дугаартай C чинь цаашаа 8 дугаартай хүчил төрөгчтэй олгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ яах нь хамгийн ахмад нь гэсэн үг. Ахмад. За дараа нь 2 6 6 байгаа шүү дээ. Тэрнийх нь энэ CH2 болохоор цаашаа 6 гэсэн дэс дугаартай атомтой олгочихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр дахь нь гэсэн үг. За ингээд энэ хамгийн ахмад бүлэг. Дараагийнх нь энэ гэсэн үг. Тэгээд дараагийнх нь энэ
хамгийн залуу нь энэ гэсэн. Тэгэхээр ингээд ахмадаас ингээд үлдсэн 3 бүлгээ ингээд ахмадаас залуу руу байрлал. 9 дугаарыг буурах дараалал байрлуулах нь шүү дээ. Тэгэхээр ингээд цагийн зүүнний эсрэг байрлаж байгаа учраас энэ A замэр гэсэн үг ээ. За 2,4 дифеnyl гидроазентай уралдаар шар өнгийн тунц үүсгэх. За энэ бол мэдээж яах нь альдгид эсвэл кетон л байх хэвээр. Шууд чанарын урал нь шүү дээ. Альдгид эсвэл кетон байх хэвээр. Тэгэхээр энэ дотор C нь хэд байх нь 7 л байл. Энд ганцхан кетон биш шүү дээ. B нь болохоор хэд болчлоо? 4 болцсон тий. А нь болохоор 1 болцсон. Калиум перманганатын усан усамлаар үйлчлэхэд гександиол 3 4 үүснэ гинэ. За гександиол гэдэг чинь CH3 CH2 3 4 CH тэгээд CH тэгээд CH2 тэгээд CH3 тэгээд энэ дээр OH та энэ дээр бас яах нь OH та нэгдэл үүссэн байгаа байхгүй юу? Калиум манган O4-ийн зүгээр уусамлаар үйлчлэнэ гэж байгаа байхгүй юу? Калиум манган O4-ийг уусамлаар үйлчлэхээр ийм нэгдэл үүснэ. Тэгэхээр ямар нэгдэл одоо калиум манган O4-ийг уусамлаар үйлчлэхээр диол үүсдэг юм бэ гэж тий. Тэгэхээр энэ бол алкен байсан гэсэн үг. Тэгээ алкеныхын давхар холбоо нь хаана байсан бэ гэдэг асуудал гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр CH3 CH2 CH2-ын доош юм. CH2 тэгээд CH ингээд давхар холбоотой байсан гэсэн үг. Тэгээ ийм нэгдэл байсан гэсэн үг байхгүй. Тэгэд энэ давхар холбоонд тасраад энэ диол үүссэн гэсэн үг. Хоёрын дээр нөө ширсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр зөв хариу нь бол 2 юм шиг харагдчихэ. Тийм 2. За дараа нь калиум дихроматын хүчлэг уусмалтай халаахад кетон үүсгдэг. Тэгэхээр энэ юу вэ? 2 дахь спирт гэсэн үг. 2 дахь спирт байсан гэдгийг хэлж байгаа. За би сэлтгүүрүүлэн бичиж харуулнаа. Энэ дээр 2 дахь спирт гэдэг чинь R CH OH тэгээд яах нь R гэсэн ийм спиртийг л 2 дахь спирт гэж байгаа шүү дээ. Тэгээ калий 2 хром 2 O7 хүчлэг орчинд эсэлтүүлэхээр RC давхар холбоотой R гээд ингээд яах нь кетон өсөж байгаа. Тэгэхээр энэ болохоор 2 дахь спирт. За ингээд 2 дахь спиртээ олно доо энэ дотроос. Энэ юм байна л да тий 5 юм байна. 5 эсэлтэй шууд 7 болох юм байна шүү дээ. За метанолтой хүчлэг орчинд харилцан үйлчилж молекул масс нь 116 гэсэн нийлмэл бэр үүсгэх гинэ. Тэгэхээр шууд эндээс нийлмэл бэрээсээ шууд ингэчихв. За ингээд O2 гэчихье. За энэ болохоор 12-ыг үржих нь N нэмэх нь 1-ийг үржих нь 2N нэмэх нь 32. Тэгээ энэ хэд гардаг гэж байна? 116 гардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр 14N дээр нэмэх нь 32 тэнцүү 116. Эндээс 14N тэнцүү хэдөө 116-аас 32 гэхээр 84. Тэгэд энэ тэнцүү 7 болж байгаа юм. За 7 цэтэй нийлмэлхээр үл мэддэх нэгдлийг CH3 OH та харилцан үйлчлүүлэхээр C7H14O2 үүсгдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэгдэл бол C6 H13 сон гэсэн ийм карбовчлах гэсэн үг. Карбовчл спирт хоёрын дундаас л нийлмэл спирт үүснэ шүү дээ. Тэгэхээр 6 цэтэй 2 3 4 инч 5 болчиход байна. Өөр карбовчлаа 1 2 3 4 5 болчиход байна. Метанолтой хүчлэг орчинд харилцан үйлчлээд би буруу боддог юм шүү дээ.
Өө эн чи энэ 6 ш 7 юм биш. 7 ш 6 юм биш үү? Энийн энэ 6 юм байна. 84-ийг 14-т багаж 6 гарч байгаа юм байна шүү. Тэгэхээр энэ болохоор C6H22O2 гэсэн юм нийлэмлэх бэр юм байна. Тэгэхээр энэ нь C5H11 сон гэсэн карбовчлаа. Тэгэхээр энэ бол 4 болж таарч байна. Их нь 4. За ингэж болчихж байгаа. За дараагийн даалгавраас энтэй нэлээд систем байна. Геометрийн эзэмшүүлэх C гэхээр за ойлгомжтой. 1 А нь бол 1. B нь ус ялгаруулах уралдаарч 2 метил пент 2-ийн үүсгдэг гинэ. Ус ялгаруулах уралдаар одоо 1 2 3 4 5 пент 2-ийн 2 дээр метилтэй. За ийм нэгдэл үүсгэх юм гинэ. За тэгээд нэмэх нь ус гэж байна те. Тэгэхээр мэдээж өхрийн хүчлэн катализатортай байж таарна. Тэгэхээр анхны нэгдэл нь спирт байна гэсэн үг. Тэ спирт чинь л D гидратастаар бол ус үүсгэн шүү дээ. За тэгэхээр спиртийн OH нь энэ дээр байсан байж болно. За тэгэх юм бол энэ спирт бүхий C. Тэгээд нөгөө зэрэгэлдээ нь CH3 болон CH2 байгаа. Тийм учраас CH2-оос ус төрөгчин салаад давхар холбоо үүсч болно. За эсвэл бас ийм байсан байж болох юм байна. Ийм хоёр боломж байна. Эсвэл ингээд тэгээд энэ дээр OH байсан байж болох гэдэг шүү. За ийм байж болно. Тэгэх юм бол ялгаагүй энэ нөгөө OH-тай холбогдсон C зэрэгэлдээ нь болохоор CH болон CH2 байгаа. Тэгэхээр цөөхөн зүйтэй цөөхөн ус төрөгчтэй C гэхээр муу ялгаагүй CH-аас салаад адилхан энэ нэгдэл үүснэ гэсэн үг. За тэгэхээр одоо хэдүүлээ боломжоо харахаар энэ дөрвөл юм байна л да тийм 1 2 3 4 биш байна. Талаарч. Энд үсэлхэнд 4 цэт алч таа. Тэгэхээр юу юм бэ? 8 юм биш үү те? 1 2 тэгээд үсэлхэнд 5 цэт аа. Өөрөөр хэл 8 гэдэг нь энэ гэсэн үг болж. За ингээд B нь болохоор 8 боллоо. Шингэн бэлтгэсэн цэсийн гидроксидтай харилцуулж хүн хөнгийн уусмал үүсгдэг. За энэ болохоор олон атомт спирт. За ингээд цэсийн гидроксидтай харилцуулж ингээд нэмэх нь 2 мол ус. Тэгэхээр энэ бол гүнх хөнгөтэй тунц үүсгдэг гэсэн. Тэгэхээр гүнх хөнгөтэй уусмал үүсгдэг гэсэн. Тэгэхээр олон атомт спиртийг цэсийн гидроксидээр таньж болдог. Тэгэхээр олон атомт спиртээр цэсийн гидроксид нэмэхээр гүнх хөнгөтэй уусмал үүсдэг гэсэн. Тэгэхээр C нь болохоор 2. Хирал нөөцлөрөгчийн атом агуулсан гэж байна. За тэр нь бол 6 юм шиг байна өө. За би 6-г энэ дээр зураад харуулъя. Ягаад хирал болсон бэ гэж. Тэгэхээр ийшээ H-та, доошоо CH3-та, ийшээ сонтой, ийшээ болохоор CH2-та. CH3-та. Тэгэхээр ингээд дөрөөр халагчтай байхгүй. Тэгэхээр хирал зэтэй гэсэн үг. За дараагийнх нь болохоор за 2 3 диметил пент 2-ын ус төрөгчтэй нэгдүүлэхэд нэгдүүлэх уралд орох үүсэх бүтээгдэхүүн.
Энэ алкан л байна л да. 2 3. За энэ бол ойлгомжтой 3 гэсэн үг тий. Энэ дээр давхар холбоотой байж байгаа л тэгэл ус төрөгчийг нэгдүүлээл давхар холбоонд байхгүй болчихгүй. 2 3 ийм итэл. За ус төрөгчөөр ангижирч молекул масс нь 74-т тэнцүү спирт үүсгэнэ гинэ. За тэгэхээр эхлээд спирт гэдэг нь болохоор альдгид эсвэл яах нь кетон. За энэ хоёр бол ус төрөгчөөр ангижраад за энэ дээр одоо металл катализатор байх бах тий. Ус төрөгчөөр ангижирна гэж хэлсэн юм чинь. За тэгээд эндээс альдгидээс нь бол анхдагч спирт. Кетоноос нь бол мэдээж хоёр дахь спирт үүснэ гэсэн үг. За тэгэхээр альдгид юм уу кетон байсан гэсэн үг. Яг ерөнхий томьёогийн төчийн бол CH2-ын O байж байгаа. Ангижрах урвалд ороод тэгээд CNH2-ын дээр нэмэх нь 2O үүссэн гэсэн үг тийм. За энэний молекулын масс нь 12N нэмэх нь 2N дээр нэмэх нь 2 нэмэх нь 16 тэнцүү 74 болчихж байгаа гэсэн. За ингээд 14N нэмэх нь 18 тэнцүү 74 14N тэнцүү 56 юу? За 56 гэсэн үг. Тэгээд эндээс N тэнцүү 4 л юм байна л та. Тэгэхээр C4H10O гэсэн үг. За тэгэхээр 4 сет спирт таана байна. 1 2 3 4 5 болчиход байгаа шүү дээ. 1 2 3 4 5. 74-т 5 биш үстэй. 5 биш 4 сет спирт. Биш альдгид кетон шүү дээ. Юу чи. Тэгэхээр 7 байх нь тий. 1 2 3 4 сет альдгид ангижраад 4 сет спирт үүсгэсэн гэсэн. За дараагийн даалгавар нь бодлого байна. Этил спирт ба 1 суурьт карбон хүчлийн ийм грамм масстай олимгийг металл натригаар үйлчлэхэд 224 литр хий ялгарчээ гэж. За этил спирт хэр C2 H5OH. За энийг металл натригаар үйлчилжээ. За дараа нь 1 суурьт карбон хүчил гэхээр за ингэ бичиж дөө сон болгоо бичиж. За ингээд натригаар үйлчлээд за энэ хоёр бол хоёлоо одоо металл натриттэй идэвхтэй харилцан үйлчлээд C2H5O натрийн нэмэх нь хий төлөвтэй ус төрөгч үүснэ. За энэ ионы холбоотой учраас хатуу байна. За эндээс бас CnH2-ын дээр нэмэх нь 1 со натри болно. За энэ бас ионы холбоотой учраас хатуу байна. Тэгээд хий төлөвтэй ус төрөгч үүснэ. За энэ бол шингэн байна. Энэ бас шингэн гэхээр за энд хоёрыг таад ингээд тэнцэж байгаа. За тэгээд эн чинь 224 литр хий гэдэг бол 0.1 мол гэсэн. За тэгэхээр за энэ хоёр нийлээд хэдий 0.1 мол. Энэ хоёр нийлээд 10.6 грамм гэсэн. За дараа нь адил хэмжээний олимыг натрийн гидрокарбонатын хансан усмлаар үйлчилнэ гэж байгааз. Адил хэмжээний олимгийг натрийн гидрокарбонатын хансан усмлаар үйлчлэхээр спирт бол натрийн гидрокарбонаттай урвалд орохгүй. Харин карбон хүчил бол карбонаттай урвалд ороод карбон хүчлийн давс нэмэх нь нүүрс хүчлээ тэгээд ус үүснэ. За тэгээд нүүрс хүчлийн 0.1 мол гэж байгаа. Тэгэхээр энэ 0.1 мол байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бас 0.1 мол. Тэгэхээр энэ 0.1 мол байсан гэсэн үг. Адил хэмжээний гэсэн юм чи. Тэгэхээр энэ 0.5 мол гэсэн үг. 2 дахин бага юм чи.
Тэгэхээр энэ бас яах нь 0.5 гэсэн үг. Яа тэгвэл нийлээд яах нь 0.1 байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ бас 0.1 мол гэсэн үг. За ингээд байж болох бүх хэмжээнүүдээ гаргацсан. За карбон хүчлийн молийн массыг олгож байна. Тэгэхээр эхлээд холимогдох спиртийн массаа олъё. C2H5OH нь бид нарт 0.1 мол гэж олчихсон. Тэгээд 46 грамм нь 1 мол. Тэгэхээр 4.6 грамм нь этанол байсан гэсэн үг. Тэгэхээр 10.6 граммаас хасах нь 4.6 граммыг хасчихаар 6 грамм нь энэ карбон хүчил гэсэн үг. За тэгэхээр карбон хүчлийн молийн масс нь болохоор массыг хуваах нь мол гэд олох юм бол ингээд болох юм бол масс нь 6 грамм 0.1 мол гэхээр молийн масс нь 60 граммыг өрчгөн молийн эсрэг 1 гэсэн. За ингээд А болон Б нь 60 болж байгаа юм байна. Холимогдох этилийн спиртийн масс нь болохоор С болон Д нь 4.6 грамм. Холимогдох карбон хүчлийн масс нь И нь болохоор 6 грамм. Карбон хүчлийг саармжуулах зарцуулагдах натрийн гидрокарбонатын масс. Тэгэхээр энэ бас адилхан 0.1 мол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0.1 мол гэдэг чинь 1 мол 84 кг. 48 12 1 23. Тэ 84. Тэгэхээр 8.4 грамм юм байна. За ингэ болчихсон. За дараагийн даалгавар нэгэн карбон хүчлийн этилийн гликолын нийлэмж бэрийг гидролизд оруулахад 1:1 молийн харьцаа бүхий этилийн гликол болон карбон хүчил үүсжээ гэж байгаа. Энэхүү карбон хүчил нь боромын усны өнгийг арилгадаг. За тэгэхээр энэ ханаагүй карбон хүчил гэсэн үг. Үүссэн карбон хүчил ба этилийн гликолын массын харьцаа нэгийг харьцах нь 116 гэсэн үг. Тэ харьцаа нь 116. Карбон хүчлийн массыг этилийн гликолын масст байхад 116 гэдэг гэсэн. За тэгэхээр эхлээд ингээ ийм карбон хүчлийн массыг ийм этилийн гликол гэдэг чинь за этилийн гликол гэдэг нь болохоор этан 1,2 диол гэсэн үг. Тэгэхээр CH2OH тэгээд CH2OH гэсэн үг л дээ. За тэгэхээр хэдөө C2H6O2 тий. За тэгэхээр энэ C2H6O2-ийн масс харьцуулахад хэд гарсан гэж 116 гарсан гэж байгаа байхгүй. За эндээс хэдүүлээ карбон хүчлийнхаа молийн массыг олъё. За энэ нь хэд юм бэ гэж. Тэгэхээр C2H6 гэдэг чинь хэд гэсэн үг вэ? 24 30 62 юм байна. 62 гэсэн үг. Тэгэхээр 62-ыг үүсчих нь 116 гэхээр 72 талбах гэдэг. За. Ойролцоогоор 72 та карбон хүчил гарах гэдэг. За, боромын усны өнгийг арилгадаг гэхээр энэ ханаагүй гэсэн үг. За, тэгэхээр ямар ч гэсэн ингэж хэлвэл эр сон гэж карбон хүчлээ. Тийм бол А дээр нэмэх нь сон бүлэг гэдэг чинь 32 12 1 гэхээр 45 юм байна. Тэгээд тэнцүү 72 гэсэн. За эндээс А нь болохоор 27 тоо. 27 гэдэг чинь C2H3 юм байна.
24 27. Тэгэхээр карбон хүчил нь ийм карбон хүчил. C2H3 сон гэсэн карбон хүчил ээжээ. 12-ийг өвчин 3. 32. Энэ 4. Тэгэхээр 72 та тийм бай. За карбон хүчлийн найрлагдах нүүрс төрөгчийн атомын тоо гэхээр А нь бид нар яах нь 3 гэх юм л дээ. Нийтдээ сон бүлгийнхаа C-г оруулаад энэ карбон хүчлийн молекулын масс гэхээр BC нь болохоор 72 юм байна. Анх авсан нийлмэл ферийн молекулын масс гинэ. Анх авсан. Энэ нөгөө нэг карбон хүчил нэгэн карбон хүчлийн этилийн гликолын нийлмэл ферийг гидролизд оруулахад нэг молекулын харьцаатай үүссэн гэж байгааз. Тэгэхээр анх авсан карбон хүчил нь анх авсан нийлмэл фер нь ийм нийлмэл фер байсан гэсэн үг. Нэг-нэгийн харьцаатай үүснэ гэдэг нь ийм нийлмэл фер байсан гэсэн үг байхгүй. Тэгэд энэ нь болохоор хаашаа тэгжээж нөгөө энэгээр гидролизд ороод нэг-нэгээр үүсэх байхгүй. Хоёрын хаш дээр нь хоёрын дээр нь нэвччихсэн байсан бол яах нь вэ? Хоёр нэг харьцаатай 2 мол карбон хүчил үүсэж шүү дээ. Тэгээд эндээс ингээд 1 мол этилийн гликол тэгээд цаана 1 мол карбон хүчил үүссэн гэсэн үг байхгүй. За ингээд нэг харьцаатай үүссэн гэсэн үг. За тэгэхээр анх авсан нийлмэл ферийн молекулын масс хэрэг энийг олох юм дэ тий. За нийтдээ хэдэн цэтэй? 3 5 цэт. 12-ыг бүртгэн 5. Нэмэх нь хэдэн оттой? 3 от. 40. Нэмэх нь 4 5 8 ааш. 116. За 116 юм байна бас. Тэгэхээр DEF нь 116 гэсэн. За энэ 20.88 г гэдэг чинь моль нь болвол нийлмэл фер гэхээр 1 моль нь 116 шүү дээ. Тэгэхээр 20.88-ыг хоохон 116 гэхээр 0.18 моль юм байна. 0.18 моль. За тэгээд энэ нийлмэл ферийг 0.18 моль гэж үзэх юм бол этилийн гликол нь бас 0.18 моль өгсөн. Эндээс C2H6O2 буюу этилийн гликолын масс нь 1 моль нь 62 шүү дээ, тийм ээ. 11.2 грамм өсөж. Тэгэхээр GH нь бол 11 л гэж үлдэх юм л та. За ингэ болж байгаа. За дараагийн даалгавар нь CnH2-ын хасах нь 2 гэсэн найрлагатай нүүрс ус төрөгч илүүдэл хэмжээний холоортой нэгдээд 21 г тетра. За энэ ингэж байгаа юм. Энэ бол алкин гэсэн үг. Алкин. Хоёр ширхэг хоёрчоо юу гуравчаа холбоотой, 2 бие холбоотой тий. Тэгэхээр холоор хоёртой нэгдэхээр бид нэр одоо төрөөчийн бичлэгтэр тайлбарласан байгаа. Эндээс CnH2-ын хасах нь 2 холоор 4 болно. Ингэдэг гэсэн шүү дээ. Гуравчаа холбоотой байж байгаад эхлээд холоор 2-ыг нэгдүүлэхээр 1 пи холбоон тасраад энэ дээр холоор энэ дээр бас холоор байдаг гэсэн тийм ээ. Дахиад энэ дээр холоор 2-ыг нэмэхээр үлдсэн пи холбоон тасраад
Дахиад энэ дээр холоор ирдэг гэжсэн. Яг тэр зарчмаар явж байгаа. За тэгээ эннийх нь масс гэдэг нь 21 г үлдсэн гэж байгаа байхгүй. За дараа нь энэ нь яасан гэж байна. Нэмэх нь 2 мол бором 2-той нэгдээд C H2N-ээс хасах нь 2 бором 4 болсон гэсэн. Энийн масс нь 38.8 г баггүй. Мөн хэмжээний дээрх нүүрс өсдөрч гэж байна. Тэгэхээр энэ хоёрын анхны мойлын тоо нь адилхан гэсэн. За энэ нь А мойл байсан гэвэл энэ бас яах нь А мойл байсан гэсэн баггүй. Тэгэхээр энэ дээр бас яах нь А мойл үүснэ. Энд ч бас А мойл үүснэ. Тэгэхээр энэ үүсэж байгаа хоёр бүтээгдэхүүний мойлын тоо нь адилхан байна гэдэг болно шүү дээ. Томьёогоор ярих юм бол мойл гэдэг бол массыг хуваах нь мойлын масс. Тэгэхээр яг энд орлуулчихаар 21 г-ыг хуваах нь 14N-ээс хасах нь 2 нэмэх нь 4 мол 4 холоор гэдэг чинь хэдий 142. За ингээд энэний мойлыг олж байгаа гэсэн үг шүү. Энэ болохоор энэний мойлыг олж байгаа гэсэн. За дараа нь тэнцүү одоо энэний мойлыг олно. Энэний мойл гэдэг чинь 38.8 г-ыг хуваах нь мойлын масс нь болохоор 14N-ээс хасах нь 2 нэмэх нь 80 гүрчгэн 4 320 болж байгаа байхгүй. За одоо энийг л бодно гэсэн үг. За энэ дэш наавч бодсон да. Өөр бодох олон арга байж болох байх л та. Гэхдээ би бол одоо энэ аргаар л бодъё. За 21 г гэдэг бол за 14N дээр нэмэх нь 140 болох юм байна. Нөгөө хасах нь 2 нэмэх нь 142 ш. Тэрийг эмхтгэхээр 38.8-ыг хуваах нь 14N дээр нэмэх нь 318 болох юм. За одоо ингэж соливж үржүүлээд тэнцвүүлнэ. Энэ хоёрыг хооронд нь үржүүлээд бас яах нь вэ? Энэ хоёрыг хооронд үржүүлээд тэнцвүүлнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр 21-ийг үржих нь 14 гэхээр 294N нэмэх нь 21-ийг үржих нь 318 гэхээр 6678 тэнцүү 38.8-ыг үржих нь 14 гэхээр 38.8-ыг үржих нь 14 гэхээр 5432 нэмэх нь биш ээ 543.2 140-ыг үржих нь 38.8 гэхээр тийм байна. 140-ыг үржих нь 38.8 гэхээр жинхэнэ 5432 болж байгаа юм. За одоо ингэж эмэгтгэний 542-ыг за энийг хойш нь гаргачих. Эерэг тоо гаргах гэдэг шүү тийм ээ. 543.2-аас хасах нь 294 болно. Тэгэхээр 2249.2N болчихё. За одоо энийг буцаагаад урш нь оруулна. 6678-аас хасах нь 5432 гэхээр 1246. За ингээд N олъё. 1246-ыг хуваах нь 249.2 гэхээр N-ийнх 5 гарч байгаа байхгүй. Тэгэхээр анхны нэгдэл бол C5H8 байжээ гэдэг ингээ болчих байгаа байхгүй. За тэгээд аны нөөц өстрөгчийн найрлагт нөөц төрөгчийн атомын тохиол А5 бороо агуулсан нэгдлийн мойлын масс гэхээр 14-ийг үржих нь 5
Нэмэх нь 318. 338. За. Энэ олцсон учраас одоо энэ дээр орлуулах болчихгүй тий. Анхны нүүрс цус төрөгчийн мойлын масс гэхээр EPM C568 12-ыг үржих нь 5 нэмэх нь 8 тий 68 юм байна. Анхны нүүрс төрөгчийн алкины ангийн изомерийн тоо. За энийг бодох юм даа. За энийг нэр бичиж болох юм болов. 5 сетийг хэр чинь. Ингээд. За 3-ын холбоон захын сэдвэр гэж болно. Нэг дэх нь. Хоёр дахь нь болохоор ингээд 3-ын холбоон 2 дахь сэдвэр гэж болно. За ингээд үндсэн хэлхэндээ 5 бол ингээд болчихж байгаа. За 3 дахь нь үндсэн хэлхэндээ 4 бичээд захын сэдвэрийг гаргачаал байгаа захын сэдвэрийг ихээр ингэж хийж болно. За ингээд 2-р сэдвэрээс салбарлах боломжгүй шүү. Ингээл болчихж байгаа юм байна. 3-ын холбоон захын сэдвэр 3-ын холбоогоо одоо гол руугаа хийхээр ингээ хийчихээр энэ голын цэгээс салбарлах боломжгүй болчихж байгаа байхгүй. За тэгэхээр ердөө 3 юм байна л та. Тэгэхээр G-ийн 3 гэсэн үг. За анх хичнээн грамм H нүүрс төрөгч авсан бэ гэж байна. Тэгэхээр сайн нөгөөний 338 гэд мойлын масса олцсон шүү дээ тий. Тэгэхээр 38.8-ыг хуваах нь 338 гэхээр эн чинь 0.1 мол гэсэн үг юм байна. 0.1 мол. Тэгэхээр А 0.1 мол гэсэн үг. Тэгэхээр энэ 6 грамм л. 1 мол нь 60 грамм юм чи тий. Биш 1 мол нь 68 байсан мөлөө. Лайхч. 1 мол нь 68 байсан гэдэг чинь энэ тоймлоо 7 грамм юм байна. За ингээд болчлаа. За ингээд энэ бүлэг сэдвийн даалгавраас нэлээд их даалгавар байсан учраас 2 хэсэг одоо хувааж бичлэг болгож орууллаа. Өөр одоо асууж тодруулах зүйл байвал та хэд комент хэсэгт нь одоо дугаарыг үлдээгээрэй. Шартаа.